Бат 2 өдөрт нийтдээ 53 бодлого бодов. Эхний өдөр бодсон бодлогын тоон 2 дахь өдрийнхөөс 3-аар их байсан. Тэгвэл эхний өдрүүд болон 2 дахь өдрүүдэд тусбар хэдэн бодлого бодсон бэ гэдэг бодлого бат. За эхний өдөр бодсон бодлогын хэмжээг мэдэхгүй. Гэхдээ ийм гэрчмээр төрслөө. Эхний өдөр бодсон бодлого нь 2 дахь өдрийнхөөс 3-аар их байсан. Тэгэхээр нэг дахь өдрийнх нь 2 дахь өдрийнх нь 100 гэсэн үг. Тэгэхээр 2 дахь өдрийнх нь арай богинохон гэрчмээр төрслөгдөнө. Энэ хоёрын хоорондох зөрөө нь 3 байгаа. За тэгээд бас нэг нөхцөл байгаа нь юу вэ гэхээр энэ хоёр өдөрт нь нийлээд 53 бодлого утсан. Хэрвээ энэ хэрчмийг буюу нэмээд өччих юм бол нийт бодсон болгон дээр 3-ыг нэмээд өччих юм бол нийтдээ 56 бодлого гэж гарч ирнэ. Энэ юуг илэрхийлэх вэ гэхээр энэ хэрчмээр энэ хэрчмийг нэмсэн нийлбэр гарч ирнэ. 3-ыг нэмээд тэнцүү болцсон учраас. За тэгээ хоёр тэнцүү хэрчим байгаа учраас 56-гаа 2-т байгаад 28 гэж гарч ирнэ. За тэгэхээр энэ хэрчмээрт 28 байх нь. Доотлолтойгоо хэрчмээрт 3-ыг нэмээд 28 гарсан учраас тэр улаан хэрчмийнх нь урд нь 25 гэж гарч ирнэ. За өөрөөр хэлбэл эхний өдөр 28 бодлого, 2 дахь өдөр 25 бодлого утсан гэж бодогдно. За эсвэл арай өөрөөр бодож болно. Энд нь 3-ын зөрүү байгаа. Тэгэхээр нийт 53 бодлогоноос энэ 3-ыг хасаа ичвэл энэ 3-ыг хасчих юм бол 53-аас хасах нь 3 буюу 50 болно. Энэ нь юутай тэнцэх вэ гэхээр энэ хэрчим болон энэ хэрчимтэй тэнцэн. Тэгэхээр 50-ыг 2-т хуваах юм бол 25 гэж гарч ирнэ. Өөрөөр хэлбэл нэг хэрчмийнх нь 25 байх нь. Тэгэхээр энэ 25 гэж гарч ирэх нь энд байгаа хэсэг нь бас 25 бол. За тэгэхээр эхний өдөр бол 25 дээр 3-ыг нэмээд 28 бодлого гэж гарч ирнэ. За 2 дахь өдрийнх нь бодлого нь 25 бодлого гэж гарч ирнэ. За аль ч аргаар нь бодсон адилхан хариу гарч ирэх ёстой.